Бид Баянгол дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сонгон хайрхан дүүргийн баялаг бүтээгчид. Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Хангол дүүргийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөлхан үйлдвэрт үйл ажиллагаагаа явуулж буй ZM Engineering компани үйл ажиллагааг үзэгч та бүхэндээ танилцуулж байна. ZM Engineering компани нь анх агааржуулалт, салхивчны технологийн ажлаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр барилгын угсралт, агааржуулалт, автоматжуулалт, үйлдвэрийн технологийн ажлуудыг хийж эхэлсэн байна. Манайх ZM Engineering оноос нэртэйгээр 2007 оны 1 сарын 7-нд анх улсын бүртгэлийн гэрчлэгийг аваад үйл ажиллагаа эхлүүлж исэн. Анх эхлэхдээ 2 хувь нийлүүлэгч тэгээд 3 ажилчинтай ерөнхийдөө их цомхон төслийн менежмент хийх зорилгоор байгуулагдчихсан. Үүнээсээ дамжаад биднээс зөвхөн төслийн менежментийг хийхлээр захиалагч байгууллагууд санал тавьсан л да. Энийг танах бүр төслийнхэн цогц хэмжээнд гүйцэтгэж өгөөч гэсэн удаа дараагийн саналын дагуу барилга угсралтын чиглэлд анх орж эхэлсэн. Тэгээд нийтдээ нэг 20 орчим ажилчинтайгаар 7 оны 5 сараас барилга угсралтын чиглэл рүү орж эхэлсэн байна. ZM Engineering компани хамгийн анхны ажил нь орчлон сургуулийн агааржуулалт, салхивчны ажил. MCS Group-ийн Tiger Pivot-ийн үйлдвэрийн технологийн ажлууд байсан юм а. 2007 оноос оюутлахад төслийн хүрээнд уурхайн халаалтын зуух, дизель генераторын ашиглалт, засвар үйлчлэгээ, гадна дотор шугам хоолойн угсралт, туршилт, тохируулга, ажилчдын хотхны инженерийн шугам сүлжээний угсралт, офисын барилгын угсралт, уурхайн 1-2 дугаар амны нэвтрэлтийн давцан, агааржуулалт, салхивчны ажлууд, металл хийц үйлдвэрлэлийн ажлууд хийж гүйцэтгсэн юм а. 2009 оноос өмнө Говь аймгийн цогт цэцэн суманд ухаах бодог төслийн хүрээнд 18 мегабайтын цахилгаан станцын барилга болон дагалдах барилгууд болох хийм ус цэвэршүүлэх барилга, засварын газрын барилгууд, нүүрс баяжуулах, үйлдвэрийн нүүрсний өтгөрүүлэх баакийн угсралтын ажил гэх мэт олон төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн байна. Барилга угсралтын тусгай зөвшөөрөл, зураг төсөл, гүүрэн кара, эрчим хүчний засвар угсралт гэсэн 4 тусгай зөвшөөрлийн дагуу ажиллагаа явуулж байгаа. Ан чиглэлүүдээр бол гол томоохон хамтрагч байгууллагууд гэх юм бол Дулааны цахилгаан станц 4, Дулааны цахилгаан станц 3, Оюу толгой, Хасуу мегаватт, Energy Resource, Leighton Asia гэдэг олон компаниудтай хамтран ажиллаж байна. Бас мөн гадаад худалдааны чиглэлээр Гагнуурын чиглэлийн Шведийн SAB фирмийн албан ёсны дистрибьютор, Шведийн SSAB илэгдэл төсвөртэй ган хийцийн ган материалын компани бас дистрибьютор байсан ажиллаж байна. ZM Engineering компани нь олон төсөл дээр ажиллагч төслөө дагаад зарим ажилд гүйцэтгэгчээр орох нь их байдаг. Угсралтын ажил хийгээд эхлэхээр төслөө дагаад ашиглалтын бизнесийг авч явах шаардлага болсон байна. Засвар үйлчлэгээний хувьд төмөр хийцийн зарим нэг засвар үйлчлэгээг захиалгаар хийлгүүлж байсан бол зарим нэг нь хугацаанд ирэхгүй, эртний шаардлага хангахгүй гэд олон асуудал гардаг байна. Тиймээс өөрснөө төмөр хийцийн салбарт үйл ажиллагаагаа давхар явуулж эхэлжээ. 2010 оноос ZM Steel компанийнхаа үйл ажиллагааг явуулж 2013 онд үйлдвэрийнхээ байрыг ашиглалтанд оруулснаар бүхий л төрлийн төмрийг үйлдвэрлэх болсон байна. Бүтээгдэхүүний тоо хэмжээд бол хэлэхэд бол хүндрэлтэй байна л да. Захиалагчийн хүссэн л бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр эрчим хүчний чиглэлийн бол даралтад эд ангийн засвар угсралт, танкны үйлдвэрлэл, эргэх механизм зэрэг станц шаардлагатай төмөр хийцийг үйлдвэрлэж байна. Уурхаад бол ил уурхаа болон гүний уурхаад хэрэглэгдэх бүх төрлийн төмөр хийцүүдийг хийж байна. Барилгын салбарт бол төрөл бүрийн дам нуруу, балк зэргийг бас үйлдвэрлэж байгаа. ZM Steel компани нь үйлдвэрийнхээ гол тоног төхөөрөмжийг Герман, Шведийн тоноглолоор тоноглосон Гагнуур болон огтлооны тоног төхөөрөмжүүд нь дэлхийн алдартай брэндүүд юм а. Хамгийн гол зүйл бас хүний нөөц байгаа. Тэгээд
манай залуучууд бол ерөнхийдөө бол энэ салбартаас нэлээдгүй олон жил ажиллацгаасан туршлагатай залуучууд байна, бас шинэ залуучууд байна. Тэгээ ер нь бол анхан шатны сургалт дамжаад өгсөн залуучуудыг бол авч ажиллуулж байгаа. Тэгээд туршлагатай ажилчид нь бол ер нь үйлдвэрийнхээ процесс дээр дагалдуулаад ажиллаад явцдаг учраас бол ерөөхдөө бол гайгүй. Үйлдвэрт орж байгаа ажил нь 8 дамжлагаар дамждаг. Тухайн бүтээгдэхүүний ажилбараас шалтгаалдаг байна. Эхлээд түүхийд материалыг шалган авч хөрөөдөх болон хайжлах деталь холц бэлтгэлд оруулна. Деталь бэлтгэлүүд нь SAS зүсвэр болон нүхлэх, өрөмдөх болон жижиглэх хэмжээнүүдийг наривчлан бэлтгэдэг байна. Үүний дараа угсралтын ажил явагдана. Угсралт хийгдэж дууссаны дараа гагнуурын дамжлагад орно. Гагнуур бүрэн хийгдэж дууссаны дараа чанарын хяналт явагдсны эцэст цэвэрлэгээний хэсэгт орно. Энэ нь тухайн металлын гадаргуйг цэвэрлэнэ. Шинэ ирсэн материал дээр филонг үүссэн болон гагнуураас үсрэгдсэн шаарыг цэвэрлэж өгдөг. Түүний дараа будын ажил хийгдэж сав баглаанд орж акт хүлээлгэн өгнө. Шат дамжлага болгон дээр хяналт заавал хийгдэж байдаг байна. За энэ дээр одоо манай дамжлагын эхний хэсэг байгаа. Эхний хэсэг материал түүхийд ирээд энэ дээрээс одоо нарийнхан цувмал болон одоо дух таавар, квадрат, угоолног зэрэг тиймэрхүү нарийн цувмал материалууд маань энэ дээр хөрөөдөгдөж ийшээгээ деталь бэлтгэл рүү ордог байгаа. Дамжлагын эхний хэсэг маань энэ хэсэг байгаа. Энэ дээр олон үйлдэлтэй хөрөөний хөрөөддөг машин байгаа энд. За өдөрт бол энэ машин маань ер нь нэг цувмал материал хөрөөдөх юм бол 1 тонноос 5 тонн хүртэлх материалыг хөрөөдөх хүчин чадалтай байж байгаа. Тэгэхээр тухайн материалынхаа нарийн бүдүүнээс хамаарат өргөн хэмжээнээс хамааруулаад хүчин чадал маань нэмэгдээд явж байгаа гэсэн. Энэ багцны тоноглолын маань үйлдэл нь бол бүхэл гараац хөрөөдөх тийм боломжтой тийм тоноглол байж байгаа. За энэ тоноглол маань CNC одоо дэвтүүрийн машин байж байгаа. Энэ дэвтүүрийн машин маань дургийн дагуу хөгжсөн деталь хийх материалыг хэмжээ хэмжээгээр дэвтэх тийм дэвтүүрийн машин байгаа. Энэ машины маань хэвлэж чаддаг ер нь 10 материалыг ямар хэмжээ дагуурын дагуу дэвтэх тийм хийдэг байгаа. Энэ машин маань ажиллах гэсэн эдгээр автодор дурсан, дургийн програмд дурсан програмыг машины програм болох глобус програм дээр төвөргөн тэр үйлдлийн дагуу өөрөө машин өөрөө үйлдэл хийх хэрэгтэй байгаа. Энэ машины нарийнчлал бол 0.5 мм хүртэл нарийнчлалтайгаар тухайн үйлдэл материалыг бэлтгэж гаргадаг тийм машин байдаг. Ер нь гараацын одоогийн манай машин маань гараацын хийхгүй байгаа. Ерөнхийдөө бол энэ хийх босоо хэлбэрийн хувьд бол бүтээгдэхүүн хэлбэрийг гаргах хүчин чадалтай тийм универсал олон үйлдэлтэй дэвтүүрийн машин байдаг. ZM инженеринг компани үнд зүйлсийн нэг нь ажилчид юм. Чадварлаг мэргэжсэн бүтээлч хамт олон бүрдүүлж чадсанараа үргэлж бахархдаг. Компани бүтэц, удирдлага, бизнес хөгжил, инженеринг, чанарын хяналт, үйлдвэрлэл, худалдаа гэсэн хэсгүүдээс бүрдэж 90 гаруй ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байгаагаас инженер техникийн ажилчид дийлэн хувийг эзэлж байна. Ажилчдаа мэргэжлийнхэн дагуу жил болгон гадаадын болон дотоодын мэргэжлийн үйлдвэрүүдэд суралцах, туршлага судлах боломжийг байнга олгодог байна. Сайн байцгаана уу. Намайг Даваасрангийн уямддаг. Энэ үйлдвэрт 2013 оны 10 сард орсон. Урд нь би бүгд найрамдах Солонгос улсад бас төмөрлөгийн чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд төмөрлөгийн үйлдвэрээр ажиллаж байхдаа бас Монгол руугаа одоо буцаж одоо ажиллах тэр талыг бодоод ерөнхийдөө тийм Монголд одоо төмөрлөгийн үйлдвэрийн тийм ямар үйлдвэр байдаг вэ гэдгийг одоо сайтаар орж хайж юу яасан одоо судалсан л да. Тэгээд судалсны үндсэн дээрээс ZM Steel гэдэг энэ компанийг сонгосон. Гадаадд хийдэг зүйл Монголд хийж болж гэн гэдгийг одоо манай Монголын залуучууд тэр зам манай үйлдвэрийн залуучууд бол
үнэхээр чадвардаг. Нийт залуучуудаа уриалахад гадаад руу биш Монголдоо хөдөлмөрлөе, Монголдоо дэмжиж, Монголдоо дээшлүүлж ингээд Монголдоо сайхан амьдарцгаая гэж хэлмээр байна да. ZM инженерийн компани нь олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг захиалагчдад хүргэхийг зорин ажилладаг. 2012 онд ISO 9001 чанарын удирдлагын шаардлагыг ханган ажилласан байна. Үйлдвэрийн ажлыг аюул хослолгүй хийж гүйцэтгэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны журам стандартыг олон улсын жишигт хүргэж ажиллахыг зорилго болгодог байна. Төмрийн үйлдвэрлэлийн ашиглалтанд оруулсны дараа гадаадын болон дотоодын тэргүүлэгч компаниудын үүсгэн байгуулсан уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нийгэмлэгийн MIAS-д гишүүнээр илсэн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Ер нь угсралт үйлдвэрлэх чиглэлд бол уул уурхай компаниудтай хамтарч ажиллаж байсан их туршлагууд байгаа. Түрүүнд дурдсан Energy Resource компанид бол их толботой ажиллаж байгаа. Монголд анх удаа 18 мегаваттын цахилгаан станц говьд баригдсан, өмнө говьд баригдсан. Энэ барилгын үндсэн барилгыг манай компани бүр өөрийн хүчээр дангаараа барьж босгосон байгаа. Үүнтэй уялдуулаад тухайн станцын хим ус зөвшөөрлөх барилгууд, дэд станцуудын барилга гэсэн тийм цогц барилгуудын бүгдийг барьсан байгаа. Түүнчлэн хаяглыг өсгөөжүүлэх гээд одоо тэр нүүрс угаагаад маш их хэмжээний ус хаягдж байгаа. Тэрийг одоо Energy Resource компани Монголд анх удаа энэ хаяглыг өсгөөжүүлэх буюу энэ усыг буцаан дахин ашиглах тийм технологийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Үүний барилгыг бас биднээс цогцоор нь шийдсэн. Бүх барилга гадна тогтчлолттой хийж гүйцэтгсэн байгаа. Төмрийнхөө үйлдвэрлэлийн чиглэлээр бол 2007 оноос хойш анх оюу толгой хүний нэвтрэлт рүү Redbat гэдэг Канадын энэ талаар дэлхийд маш том тэргүүлэгч компани нэг энэ компанитай төмөр эзэн чиглэлээр анх ажиллаж байсан. Уурхайн гүний агааржуулалтын ажлыг хийжсэн төмөр эзэнхэн ажил. Тэгээд доошо нэвтрэлтийн тавцан буюу одоогоор зүгээр инженеэр болох юм бол доошо буудаг лифт маягийн зүйлийг бас биднес энэ тусалцаа үзүүлж ажиллаж байсан. ZM инженерийн компани нь 2006 онд анх байгуулагдсан цагаас хойш доктортой үйл ажиллагаагаа явуулан Монгол улсын эрчим хүч, уул уурхай, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Анх худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэн металл хийц болон металл хийцийн угсралд инженерийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Одоогоор инженерийн болон барилгын иж бүрэн зураг төсөл, 3D дизайн, техникийн шийдэл, ажлын менежмент, чанарын хяналт, төрөл бүрийн гагнуурын үйлчлэгээ, төмөр хийц, даралтад эд ангийн үйлдвэрлэл, угсралт, тохиргоо, үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, металл, сэндвичийн барилгын угсрал гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм а. Баянгол дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сонгон аймгийн дүүргийн баялаг бүтээгчид. Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Хамуул дүүргийн баялаг бүтээгчид.